4 хүүхдийн ээж яг л нөгөө залуу гэр бүлүүдэд тулгардаг асуудлууд надаас тулгардаг. Ялангуяа бага насны 4 ойрхон хүүхдтэй гэр бүлийн хувьд бол сургууль цэцэрлэгийн асуудал гэдэг бол жинхэнэ нөгөө толгойн өвчин болдог юм том асуудал. Хүүхдүүдэд төрүүлээ ингээд сайхан яг цэцэрлэг сургуулийн насанд орсон. Миний амьдардаг ойр орчимд ямар ч сургууль цэцэрлэг байхгүй. Тэгээд нөхөртөөгөө хоёулаа яриад нөгөө боломжтой сургуулиуд цэцэрлэгүүд зөөдөг юм том ажил эхэлдэм байна. Тэгэл мэдээж нэг нь ингээл ажиллаа тасдаг ч юм уу ажиллаа ингээд зохицуулаад байнгын юм гүүгээстэй байнгын хүүхдүүд машинд унтаастай ийм нөхцөл байдалд амьдарч хагаад азар манайх хороололд улсын цэцэрлэг сургууль баригдахаар болж гин гэд. Тэгээд дэрий чи сонсоод бөө баяр бөө аз жаргал мэдрээд тайвшрах гээд явж идэл. Удахгүй улсын сургууль цэцэрлэг байхаа боллоо. Хувийн сургууль болохоор болж ах шүү байна гэдэг ийм мэдээлэл иргэдийн дунд тараад тэгээд нөө хамаг зүрхэд ханууга баярлж хөөрж исэн хамаг асуудал маань унтраад тэгээд одоо яана тий одоо хүүхдүүд чи 12 жил сургууль цэцэрлэгт явна нийлээд одоо тэрнээс ч урт хугацаанд явна. Тэгэл би 4 хүүхэдтэй буцаагаад нөгөө хүүхдүүдээ зөөсөр хэтэл 16 жил яг ийм нөхцөл байдлаа яаж амьдрах вэ гэдэг ийм бодол төрсэн. Маш одоо сэтгэлээр унсан. Тэгээд одоо яах вэ гэдэг ийм асуулт гарч ирдэм байлээ л тий. Тэгэд бид нар ингээл юу ч хийхгүй хүлээгээ суугаад ах юм бол одоо яг энэ нөхцөл байдал яг хэвээрээ байна гэдэг юм мэдрэмж аваад ер нь бол ямар нэгэн үйлдэл хий гэдэг ийм сэтэл төрсэн. Тэгээд ажлаа таарж ирчээл ер нь би ганцаараа бол хизээч те ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Тийм болохоор надтай адилхан юм асуудалтай бүх хүмүүс нэгдэх хэрэгтэй гэдэг ийм бодол төрөөд номингийн үүдэнд одоо манай нарны ороолын номингийн үүдэнд 2 өдөр гарын үсгийг цуглуулж 2300 гаруй оны гарын үсгийг цуглуулж чадсан. Ингээд нөгөө иргэдтэйгээ хамтраад бүхэл нөгөө төрийн байгууллага бүх холбогдох шатныхын хорооноос ахуулаад боловсролын яам хүртэл бүх асуудлуудыг шийдэх хүмүүст нь хандсан боловч асуудал шийдэггүй. Ингээд сүүлдээ нөгөө асуудлаа засгийн газар тавиад 8 сарын хугацаанд бүгдээрээ гүйсний хүчээр асуудлаа шийдүүлж чадсан. Тэгээ өнөөдөр 4000 гаруй хүүхэд сургууль цэцэрлэгт хамрагдах юм боломжтой болсон. Одоо хамгийн анхны дотроо улсын цэцэрлэг сургуультай хороол болж ингээд бид нар өөрсдийнхөө асуудлыг шийдүүлж чадсан. Ингэж оролцсноороо бас бид нар юуг шийдэж чадах вэ гэх юм бол өнөөдөр бидний амьдарч байгаа орчин тойрон тэг алхаж байгаа гудамж хүүхдүүдийн маань тоглож байгаа талбай сургуультай очдог зам гэрэл гэд энэ бүх асуудлуудаа иргэд өөрсдөө шийдэх юм боломж дүүргийн иргэдэд оролдох жишээ нь байдаг байна. Тэгэхээр бид нар өөрсдөө оролцох хэрэгтэй, асуудлаа дэвшүүлэх хэрэгтэй, үүнийхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй. Түүнээс дугаа хараас аваад амьдрал болохгүй байна гэж ингэж суугаад ах юм бол хин ч юу ч өөрчлөгдөхгүй л байхгүй. Эмэгтэйчүүдийн энэ хамтынхаа сүлжээнд байгаа нь өөрөө бие биенийхээ одоо хараагүй үнцгийг нэг нэгэндээ харахад нь туслах те нэг нэгэндээ илүү нөгөө асуудлыг өргөн цар хүрээгээр нь харахад нь тусалдаг. Яг ганц хүн болвол ямарваа нэг асуудлыг харахтаа заавал нэг алдаа дутагдaltaй хараагүй үнцэг үлдээдэг. Харин манай энэ эмэгтэйчүүдийн сүлжээ маань бол бие биендээ илүү тэр одоо өөр өөрийнхөө үнцгөөс асуудалд хандах энэ олон одоо ургалч гэдэг энэ асуудлыг байдлыг бий болгож чаддаг ийм одоо олон давуу талтай. Анх орж ирэхэд бол нөгөө улс төрийн намуудаасаа болоод нэг жоох юм хамгаалтын байдалтай байсан. Гэтэл яг ингэж ярилцаад үзэхээр яг л надтай адилхан эмэгтэй, яг л надтай адилхан санаа зовдөг асуудлуудтай. Эндээ бид нэр ингэж олон талаасаа маш олон янзын өнцгөө гаргаж игээд эцэст нь ийм гоё цог шийдэл гарц гаргалгаа гаргаж болдсон байна гэдэг ийм дүгнэлттэй болсон.